Цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид хөтлөгч Арин Зул мэдээллийг танилцуулна. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засгийн газрын гишүүн боловсрол соёл шинжилгээ ухааны спортын сайд цогцолмаг албан тушаалаас нь чөлөөлөх тухай эсэх асуудлыг хэлэлцлээ. За түүний засгийн газрын гишүүдийн 66.7% саналаар огцруулах эсхийг нь дэмжсэн байна. Энэхүү улсын хурлын нэгдсэн чуулганаар түүний огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэн. За засгийн газрын огцруулах түүнийг засгийн газрын сайдаас нь огцруулах асуудлаар танхимынхаа эсрэг шийдвэр гаргасан гэх үндслэлээр нь чөлөөлөх шийдвэрийг ерөнхий сайд хүрэлцэх гаргасан байгаа. Байнгын хорооны хуралдааны өмнөх түүний байр суурийг сонсоод боловсрол соёл шинжилгээ спортын сайд цогцолмоо тодорхой хугацааны дараа энэ системийн үйл ажиллагаа зөв байсан гэдгийг цаг хугацааны үр дүнгээр хэмжигдэнэ. Тиймээс өнөөдөр сайн мог нь хэлэх боломжгүй. Нэг жилийн хугацаанд ажиллахад удирдлагын тогтворгүй байдал салбарын ажил явагдахад үнэхээр муу нөлөө болдог гэдгийг харсан. Төрийн тасралтгүй үйл ажиллагаа гэдэг үднээс би байнгын хорооны гишүүдээс намайг авч үзлэн гэж бити кноп дараарай. Намайг чөлөөлөд өгөөч гэж гуйсан. Дараагийн хүн ирээд ажиллаа зэгслээд явах зүйтэй улсын хурлын гишүүдээс үлдэж байгаа учраас энэ салбарын үйл ажиллагаа өдөр тутам хөндлөнгөөс нь оролцох боломж гишүүнийхээ хувьар эрх нь хадгалагдаж байгаа гэсэн юм а. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хууднаас өнөөдрөөс эхлээд валют арилжааны төвд иргэний үнэмшлэхээр үйлчлэхээр болсон байна. Иргэд хэдийн хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвд үйлчлэхээс бол татгалзах ёстой. Энэ тухай мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хуулийн 5-4-т харилцагч энэ хуулийн 523 заасны дагуу шаардсан мэдээлэл өгөхөс татгалзуул энэ хуулийн 4-1 заасны этгээд түнд үйлчлэгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй юм заасан. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтэн санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм а. Өвсгөл аймгийн 70 сургуулийн 1-р ангиас сурагч Лавг Дэмбэрлийн Батчаргал дэлхийн цээж тоолын 23 дахь удаагийн тэмцээнд төрүүлж дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээнд оролцсон Өвсгөл аймгийн нутгийн аваргууд сургуулийн 6-р ангиас сурагч Саруул Нэмдид аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Жамын Мэдэг гүнзгий төвшөнд 2 дахь жилдээ оролцож мөнгөн цом хүртсэн байна. Дэлхийн цээж тоолын 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала-Лампур хотод энэ сарын 9-10-ны өдрүүд болсон байна. Тус тэмцээнд 40 орны 3,000 хүүхэд өрсөлдөжээ. Америк нэгдсэн улсын зүүн өмнөд нутгийн мужи улсуудад хүчтэй цасан шуурга дэсний улмаас 3 хүн амиа алдаж олон зуун мянган өрхийн цахилгаан хангамж хасалсан байна. Хойд Каролина мужи улсын зарим хэсэгт их хэмжээний цас орсон тул онцгой адил зарлахад хүрчээ. Автомашин дээр нь мод унсны улмаас нэгэн эрэгтэй харамсалтайгаар амиа алдсан байна. Мөн дээрх бүс нутаг даяар олон мянган нислэгийг цуцалжээ. Даваа гарагт Хойд Каролина мужи улсын захирагч Рой Куперийн мэдгдснээр зарим нутагт ганцхан өдрийн дотор жил дунах нийт хурд ундастай тэмцэх хэмжээний цас орсон. Өмнөд болон Хойд Каролины, Алабама, Теннесси болон Жоржиа мужи улсад 300,000 гаруй өрхийн цахилгаан хангамж тус тасалсан байна. Шуурга цаашаа эргийн бүс нутгийг чиглэх төлөвтэй байна гэж Цагуурын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Майкл Шехтл мэдгджээ. Иргэн ГН нараас Баян Улаан аймгийн мэрэгжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу дэлгүүрт худалдан борлуулж байсан хуших самрыг лабораторийн шинжилгээнд хамруулахад гурилын жижиг жуулговчийн хавгалтай агуулгын хортон илэрчээ. Ийм дүлдэгдэл хуших самрыг хуран авч устгасан байна. Тус дэлгүүрийн эзэн хуших самрыг Казахстан улсаас ирсэн иргэний гар дээрээс худалдаа авсан юм байна. Ил задгай худалдаа гар дээрээс зарагдаж байгаа үзэм, хурам, чавх, самар зэрэг нь хортон шавжаар бохирлогддог байх магадaltaй учраас иргэд ил задгай худалдаа гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаад хүнсний бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг мэргэжлийн хэлтийн ерхий газраас анхааруулж байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Студид Арин Зул ажиллалаа. Өргөжлүүлэн цаг агаар мэдээлэлд анхаарлаа хандуулна. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа